За сайн байцгаана уу. Орой мэндий. Лайвыг утсан байна. Хичнээн сар болсон битээ. Лайвыг утсан бай шүү. За орж ирж байгаа хүмүүс нь юу ачиж жоохон ширлээд өгчөөрэй. За манайхаа юу хийж чинь? Би нэг хэдэн асуудлаар нэг лайвыг хийхгүй бол энэ одоо айгу хэцүү юм аа. Яг зүгээр эдгээр ойлгохгүй дээ. Гэ хайчиж бас болохгүй маа. Тэгээ одоо ад үзэгдсэн ч бай, муу хэлүүлсэн ч бай. Элдв янзаараа хэлж яхан зүг юм шиг байна өө. За би нэг хэдэн бүлэг дээр шир хийчлээ. Одоо та нар ингээл хараад байгаарай. Орсуудыг хар, хятадуудыг хар, одоо энэ Америкчуудыг хар, Герман, Англи гэл Европыг ингээд тэр жигтэн та нар зүгээр бод. Зөв бод. Дандаа сул дорой улсуудыг дандаа залгидаг, эзэлдэг. Эзэнт гүрэн байхтаа ч тийм байсан. Англи эзэнт гүрэн, Роми эзэнт гүрэн, тэгээ эртний Визант, одоо дундад зууны түүх, одоо нин шин түүх гэж та нар үзчихсэн шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд байгуулагдсан одоо энэ 240 жилийн түүхтэй Америк нэгдсэн улс гэхэд дандаа өөрөөсөө хүм ам цөөтэй, эдийн засгийн буурай, хөгжил буурай, айрам муутай дандаа юм жижиг газруудыг л одоо геноцид хийжсэн, англи устгаж ийсэн те уламжлалын үгүй хийжсэн. За энүүгээрээ баялагын одоо нефтийн, алтын, зэсийн юу гэдгийг бүгдийг зөөж ийсэн. Үеийн үед өөрөөсөө дээшээ хүчрэх улс гүрэнтэй байлдаж ийсэн дэлхийн нэг ч улс байдгүй. Дандаа хүч сул руугаа дайрдаг. А гэтэл монголчууд яг эсэргээрээ байсан шүү. Монголчууд үеийн үед өөрөөсөө хамаагүй их олон тооны зэрэгтэй, хамаагүй хүчрэхэг ийм гүрнүүдийг эзэлж ийсэн. Энэ бол нүүдэлчтэй гайхамшиг. Бидний бахархал. Араб ямар байлаа те? Арабын шаахын өмнө ер дэлхий ёстой дөрөв үлдсэн байсан шүү дээ. Дэлхий өөрөө арабын шаахын өмнө бөмбөлдөж ийсэн. Тэгэхэд арабын шаахыг арчаад өнгөрсөн монголчууд. Тэгээ европчуудыг те шинжлэх ухаан хөгжсөн. Галт зэвсэг гарцсан. Тийм үстэй ингээд. Европын том гүрнүүдийг бүгдийг эзэлсэн. Оросыг тэр жигт нь эзэлж илаа. Хятадыг тэр жигт нь эзэлж илаа. Солонгос Монголоос дурддаггүй шүү дээ. Ер нь монголчууд дандаа дээс өөрөөсөө юм илүү хүчтэй, хүчрэхэг ийм гүрнүүд рүү дайрж исэн. Энэ бол нүүдэлчтэй бахархал. Би энийг одоо лайвынхаа өмнө хэрэгээр хэлье гэж бодож исэн. Өөрөөсөө хамаагүй олон зэрэгтэй, хүчрэхэг айрамтай, эдийн засаг нь хөгжсөн, тэгээ шинжлэх ухаан хөгжсөн, асар хүчрэхэг гүрнүүдийг өмнө сөхрүүлж исэн дэлхийн цор ганц. Дэлхийн цор ганц улсууд Монгол шүү. Дэлхийн одоо энэ хүчрэхэг бүх улс дандаа л өөрөөсөө доошо ядрууг нь дээрлэж эзэлж ийсэн. За би энүүгээрээ юу хэлэх гээд байна гэхлээр би хизээч сул дорой тий буураа ядарсан амтнаруу дайрж үзээгүй. Энэ юу наснда. Надад тэр нөгөө нүүдэлчдийн цус нь байна. Дандаа өөрөөсөө илүү хүчтэй, хүчрхэг хүн рүү би халддаг. Халдахдаа би зүг зүгээр байгаа хүн рүү халддаг. Монгол улсын эрх ашгийг зөрчөөд байгаа. Монголчуудыг дээрлэхэд байгаа. Маанаг, тэнэг, тайван, алмай, мулгуу, тийм уужуу, удаан юу гэдгийг энэ зангийг ашиглаад монголчуудын боломжийг хулгая гэдэг байгаа. Монголчуудын эдийн засгийг хийж сорж байгаа. Эрүүл мэндээр нь тоглож байгаа.
За бүр цаашлаад үндэсний тусгаар тогтнол руу маань илтгэж занал хийж халдж байгаа мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтай би дандаа ийм хүмүүс рүү дайрдаг. Дайрах ч байх вэ? Болооч чи ийм штэ гэж хэлдэг. Тэгээ намайг юм ярихаар одоо хожаа цустаа мустаг нь хэлэхээр Монгол хүн байгаа мүү гэдэг юм. Дан хоёрын эрдний эцэг талаас хожаа байх гэж хэлж эхлэхээр Монгол хүн байхгүй болчтой. Буянгийн жагааг ээж нь хятадын ирлийц хүн байсан гэхлээр Монгол хүн байхгүй болчихно. Илэрхч уянга Монгол хүүг хятад цустай гэж хэлэхээр Монгол хүн байхгүй болчтой юм. Илбэг дөржиг хятад, баяр зохтой хятад, эдийн засгийн алуурч Эрдэнэ хотыг хожаа үнэнчийнхэн хожаа. Энэ төрийн ордонд чинь ирлий зүрлий зүг шигчээд байна гэж хэлчихээр Монголд монгол хүн байхгүй болчтой юм. Би Монгол, миний иргэн тойрон, миний үр хүүхэд, найз нөхдүүд, ах дүүс бүгдээрээ монголчууд байгаа. Би монгол хүн учраас би Монголынхаа эсрэг дуурч байгаа юм. Маш их мөнгөтэй тогтолцоо болцсон, системчлэгдсэн, мөнгөтэй эрх мэдэлтэй энэ хүчрхэг ийм хүмүүсийн өмнөдийг анцаараа зогсож байгаа. Миний амь насанд удаа дараа занал хийлсэ. Одоо 3 жил миний амь насанд занал хийлж байгаа. Одоо 3 жилийн дотор надад 12 удаа цагдаад өргөдлөө гэж хэрэг үүсгүүллээ. Өвөр ангаагаас 1 удаа, ар ангаагаас 1 удаа, 2 удаа Монгол орон дээр ирэн сурвалжилж намайг баривчилж авчирлаа. Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих гэж хэд хэдэн удаа чичирч үзлээ. Үнэхээр нотлох баримт нь байхгүй. Би гэмт хэрэг хийгээгүй. Тухайн үе болгондоо тодорхой байсан учраас намайг хорж гэж чадахгүй байгаа. Би нүүр бардам байдаг. Хинэгнээс мөнгө авсан бол одоо бэмбэлдэж шүү дээ. Айш шүү дээ. Яаж хийж байгаа л эдгээр чинь над нэг хэрэг тохиол дуу олохгүй. За ингээ Facebook хаягаа бол маш олон удаа хаалгаж байгаа. Энэ хаягийг маань сая өчигдөр нээлээ. Энэ хаяг маань өчигдөр нээгдсэн. Өнгөрсөн оны улсын их хурлын сонгуулиас ахуулаад миний энэ хаягийг бол байн хааж байгаа. Өөртөө ч хэлдэг чиний хаягийг чи хаана лайв хийж харна гэж байгаа л хаацдаг. За 3 жилийн минь хөдөлмөр 120 мянган дагагчтай. Цус цэвэр нэр цэвэр пэйж юм. Орон мөргөө бүрэн үсэн устгаж чадлаа. Угаасаа надад утсаар хэлсэн устгана гэж. Миний хаягийг устгана гэсэн тэгээ амлсандаа хүрлээ. Ирлий зүрлийз байхгүй болоод байна уу? Ирлий зүрлийзүүд байхгүй болохоор ингэж сандраад байгаа юм. Ирлий зүрлийз байхгүй болохоор миний хаягийг байн хаагаад байгаа юм. Ирлий зүрлийзүүд байхгүй болохоор миний пэйж хуудсыг бүрэн үсэн устгуулад байгаа юм. Ирлий зүрлийзүүд байхгүй болохоор ингэж удаа дараа надад 12 удаа 3 жилийн хугацаанд 12 удаа хэрэг үүсгээд байгаа юм. Ирлий зүрлийз байхгүй болохоор намайг шүүхийн шийдвэргүйгээр цагдан орох гэж чичрээд байгаа юм. Ирлий зүрлийз байхгүй болохоор намайг Монгол орон дээр ирэн сурвалжилж 2 удаа барьж хийж байгаа юм. Барьж хийж байгаа шалтгаан нь хөвий. Нэг нь хаан банкныхаа цалингийн зээлийг төлөхгүй байна гэж ирэн сурвалжилж байгаа. Би зээлээгүй л дээ. Би зүгээр нэг хүн батлан даагчаа хамтрангаар орцсон. Тэгсэн тэр хүн зээлээ төлөхгүй байна гэд. Тэгээ намайг Монгол орон дээр ирэн сурвалжилж өвөр хангаа ангаас барьж ирж. Тэгээ 14 сая төгрөгийн цалингийн зээл харсан тэр хүн. Тэгэхээр намайг Монгол орон дээр ирэн сурвалжилж барьж намайг цагдан орох гэдэг шүү дээ. Ганц удаа хийх гэж чичрээд байгаа шүү дээ. Байцаагч нь. Нөгөөч нь 3 сая төгрөгийн заллис гэсэн би. Йоо хүн итгэмээргүй. Одоо миний иргэн тойрны хүмүүс бол мэднэ. Гэхдээ одоо 50 гарчаад новш гэж лансандаа нэг 5 сая төгрөггүй явж ивэл амьд яваад яах юм? Яах гэж хөдөлмөрлсөн юм. Тийм биз дээ.
50 үрчээ дансандаа нэг 5 сая төгрөггүй сууж байгаа хүнийг одоо хин гэх юм. Хүн чинь бас нэг орлогоо тодорхойлно, зарлагаа хянана, хуримтлал үүсгэн тийм үстэй. Янз бүрээр үзэн шүү дээ. Мал биш тийм үстэй. Тэгэхээр одоо 50 жил хөдөлмөрлөчөөд дансандаа 5 цаасгүй сууж байгаа болгаач бол юу гэх. За нэвтрүүлэг эхлэхэд бол би яалч байхгүй одоо мөнгө хэрэг болсон учраас ард иргэдээсээ бол би ханд уусаа тэтгэврийн өдөө өгчүүл маань чадлаараа эрвэх дэрвгээр надад тусалсан. Энийг бол бүгд мэдж байгаа. Харин сүүлийн 2 жил бол нэг ч гуйлга гуугаагүй шүү. 3 жилийн өмнө нэвтрүүлгээ эхлэхийн өмнө бол за нэг 6-7 сар бол хандив цуцламж хэрэгтэй байна. Камерын хөл авах гэсэн, дураа авах гэсэн. Студийн түрээс дийлдэхгүй байна. Тэргээд шалтгаанууд бол байсан. Тэгээ сүүлдээ энэ нэгээрээ би нэг хайхтар өгөөд идэх юм байлээ. Амар аваач цоцол өгөхгүй. Тэгээ зүгээр сайхан доромжлуулаад идэв юм байлээ. Тэгээ энэ маань бол би яг нөгөө мөнгөгүйтэй биш. Бас нэг надад бас нэг бодол байсан юм аа. Нэг 5-10 мянган цаас өгсөн хүн энэ нэвтрүүлгийг хаяхгүй найдвартай дагахч, баталгаатай дагахч болно гэдэг. Ер нь 5-10 мянган цаас өгөөд байгаасаа гэж би бол бодож байсан. Тэрнээс биш одоо амьтан хүний тэтгэлгээр би одоо нэвтрүүлэг баримтат кино хийгээ явна гэдэг бол өстө үлгэрийн далаа. Энийг хандив гөөж үзсэн хүмүүс бол мэдж байгаа байна. За миний лайв хийх гэж байгаагийн гол 2 шалтгаан байна. Өнөөдөр бүр хэлэхгүй л болохгүй байна гэдэг. Тэр маань юу юм гэхээр энэ коммунистуудын тухай тэгээ нүүдэлчин соёлын тухай. За хожим энэ миний бичлэг одоо YouTube дээр хадгалагдчихна. Би бол яг одоо хүмүүс ярьдэн шүү дээ. Нэг юм ванга шиг хэлнэ гэж ярьдаг шүү дээ. За энэ хүн төрлөختөн бол ерөөсөө энэ олон 100 сая жилийн хугацаанд Homo sapiens-тэй Homo sapiens-ос хойш одоо оюун ухаанд хүн үүссэн цагаас ярих юм бол хүн төрлөختнийг 5 нийгмийг бүтээсэн. Тэм одоо юу гэдгийг те чулуун зүсгээс ахуулаад феодал нийгэмтэй зэрлэг капитализм ч юм уу социализм гэл ингээд нэрлэх юм бол 5 нийгэм байдаг. Тэгээ энэ дотор хамгийн хүнлэг, хамгийн инэрэнгүй, хамгийн сайн нийгэм бол коммунист гэм. Яалж явахгүй коммунист нийгэм. Одоо энэ дэлхий өөрөө за хүн төрлөختөн хамгийн супер нийгэм бол коммунист нийгэм юм байна гэж ойлгоод эхэлсэн. Баруун Европ, та нарын шүтдэг Скандинавын орнууд те Бундстагийн ч гэж ярьдаг. Одоо Европын холбооч гэж ярина те. Энэ улсууд яг коммунист нийгмээр амьдарч байгаа. Коммунист нийгмээр амьдарч байна. Коммунист нийгэм бол хамгийн супер гэж сурталчлахгүй. Зүгээр чив чимээгүй коммунизмаар амьдарч байгаа. Энийг сурталчлах юм бол нөгөө дэлхийн эдийн засгийг гартаа хатгаж байгаа 6 еврей гэр бүл мөнгө угаах, одоо доллар угаах арвижуулах тийм боломжгүй болно. Тийм учраас эдгээр хооронд одоо нэг юм нууц гэрээ мэрээ ч юм уу байдаг юм шиг байна. Одоо ингээд хараалахад энэ коммунизмыг муулаад байгаа, коммунистуудыг муулаад байгаа нэг хэсэг бүлэг хүн байна. Миний бүр инээд түрээд идэх юм. Коммунист намын тунхаг өчгийг одоо уншаагүй юм шиг байна. Коммунист намын онолыг уншаагүй юм шиг байна. Энэ номыг уншаагүй учраас энэ хүмүүс гэж коммунист бол нэг аимшигтай юм шиг юм яриад байна л да. Үгүй шүү. Өстой уучлаарай. Юу ардчлал гэж энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Энийг одоо дэлхийн маш олон удирдагчид ардчлал байхгүй. Та нар өөрсдийнхөө нутагт өөрсдийнхөө соёлоор сайхан амьдарцгаа. Ардчлал нийгэм гэж бол ерөөсөй байхгүй шүү. Энэ бол ингээ зохиомл те. Ялангуяа энэ ядуу буурай ийм орны иргэдэд тархийг угаахад хамгийн гол хэрэглүүр болгодог юм бол энэ юу байхгүй юу? Ардчлал нийгэм гэдэг юм зохиомл юм байхгүй юу? Тэгээ нэг коммунист гэхлээр эдгээр Оросыг яриад байгаа юм. Орос бол коммунизмд ерөөсөө коммунист нийгмийг бий болгоход ямар ч хамаагүй оролцоог болсон. Коммунист намын онол, коммунист намын тунхаг өчиг эднэрийг бичсэн 2 хүн байдаг. Энэ бол
Карл Маркс, Фридрих Энгельс гэж. Нэг нь яг цэвэр герман одоо хохтойч тий. Хүмүүс андуураад идэв шүү та нар. Ари үндэстэн гэдэг. Ари гэж. Ари чинь бол ерөөсөө яг ингээ авах юм бол персүүд гэхгүй. Эртний персийн удамчин аричууд. Германчууд бол яг хохтойч буюу яг цэвэр цусны герман хүн шүтдэг. Төрийн албанд нь яг хохтойчууд нь ажилладаг. Төрийн албандаа хизээч ирлээ зөрлөцөдөг авдгүй. Германчууд ч өстэй амар цус ирдэн штэ. Цусыг үлстэй нэг тавьдаг үндэстэн хүч германчууд штэ. Юунууд байна. Испаниуд байна, Итали байна, Ирландууд байна, Англи эднэр үлстэй цусны тухай бол амар ярьдаг хүмүүс. Намайг одоо цус ярьлаа гэж загнаад байна. Жинхэнэ цус ярьдаг хүмүүс чинь жинхэнэ хөгжилтэй орно. Японочууд дээд зэрэгээр цусыг ярина. Одоо энэ хятадууд цусыг бол нэг номерт тавина. Цус гэдэг чинь би ген яриад байна л да. Биенээс гардаг юм улаан шингэн гэж андуураад байна даа. Энийг цусал гэж ярина угаасаа. Ген гэж ярихгүй цусал гэж ярина. Одоо хятадын төрийн албанд, хятадын коммунист нам, хятадын төрийн албанд бол юу шүү. Яг хан үндэстэнгүүд л ордог. Яг цэвэр хятад хүн л ордог. Ирлий зөрлийзүүдийг хятадын төрийн албан бол авдаггүй. Уурчлаарай. Монголчууд замбраагүй шүү дээ. Оросууд бол төрийн дүүнд яг цэвэр орос үнэ л аавна. Яг зөвхөн нэр мэр дэвсэн нэг гүрж мөрж ганц хоёр цөөхөн нөхдөд байдаг баг. Тэгээ ирлээ зөрлөөцүүд бол байхгүй. Яг цэвэр гүрж ч юм уу те. Цэвэр Азербайджан ч юм уу нэг тиймэрхүү нөхдөд бол байдаг. Уулын ганц хоёр нөхдөд бол байгаа. Төрийн дүнд нь бүрээд гişүнч байхгүй байх шүү. За юм байна. За ингээд коммунизм яриа. Коммунист намын тунхаг үчи коммунизмын онолыг бол Энгельс, Маркс хоёр хийсэн. Нэг нь одоо герман хүн, нэг нь австри хүн. Энэ хоёрын нэг боловсруулсан юм аа. Оросуудад хамаахгүй. За Ленин бол тэрийг уншаад коммунист намын тунхаг бичгийг уншаад за энэ бол ерөөсөө амар хүнлэг нийгэм байна. Энэ яг Оросууд биднэрт одоо хаан цэсгээ унгаагаад биднэрт хэрэгжүүлэхэд энэ коммунизм гэдэг бол маш хэрэгтэй юм байна гэж хэрэгжүүлсэн хамгийн анхны том гүрэн нь бол Орос. За одоо та нар ингээд коммунист намын тунхаг бичгээр хараа. Яаш л үнэгүй. Яаш л үнэгүй. Ер нь бол хүн ихэс төрөөд их сургууль төгсдлөө улсынхаа асрамжинд байх хэрэгтэй. Бие даасан, хүн болтлоо, мэрэгжилтэй болтлоо, боловсралтай болтлоо, насанд хүртлээр улс нь тэр хүнийг асарж явах хэрэгтэй гэдэг. Энэ бол коммунист онол 1. Яаш л тэгэхээр яаш л үнэгүй байх юм. Тийм үү? Яаш л ямар ч үн төлбөргүй явах юм. За цэцэрлэг үн төлбөргүй байна. Дунд сургууль, ерөнхий боловсролын сургууль үн төлбөргүй байна. Эрхтэй сургууль үн төлбөргүй байна. Энэ дөрөв ингээд үн төлбөргүй. За ингээд энэ хүн чинь хүн боллоо. Боловсрол эзэмшлээ, насан турлаа, иргэний үнэлгээ авлаа. Ингээ ажилд орсон цагаасаа тэр хүн их орнохоо төлөө зүтгэх ёстой. За ингээд зүтгэж яагаад 25 жил зүтгээд тэтгэвртэй гарна. Кавьяныхаа амралтанд гарахад тэр үнийг улс дээд зэргийн асрах ёстой. Энэ коммунист намаа бол. Тийм. За юу эрүүл мэнд нь ард түмэнд үнэгүй үйлчлдэг байх ёстой. Дээд зэргийн асаргааг эрүүл мэнд нь ард түмэнд үнэгүй үзүүлдэг байх ёстой. Коммунист намын 1 номерыг бас тэргүүн заалт. За одоо Европын холбоо яг тэгэж амьдарч байгаа. За коммунизмын 2 дахь юм нь хинч тасарсан баян байгаад хэрэггүй. Хүн баяжих тусмаа шунал нь барагддаг. Алдар нэрэнд хүн цадсан түүх байхгүй. Ашиг сонирхол алтан мөнгөнд хүн цадсан түүх байдаг. Энийг эртний хаадууд, эртний ноёдуудын түүх нь өөрөө гэрчлээд амьд гэрчүүд нь байдаг. Шунал нь дийлдэхгүйний нүдрүү нь алт цутгаж хүртэл алдаг. Толгоор нь алт цутгаж, хайлуулцаа алт цутгаж. Ийм шийтгэл байсан. Тэгэхээр коммунист намын одоо онол дээр нь хинч тийм шуналтай байхгүй. Хүн ингээ хөрөнгөчих тусмаа шунал нь дийлдэг байдаг. Ийм учраас хинч ингээ гудамжинд хонж үгээгүй ядуу амьдрах хэрэггүй. Бүгдээрээ гоё ижил тэгшин орлого
орлого нь ижилхэн, аз жаргал нь ижилхэн, цовлол нь ижилхэн, хөдөлмөрлөж байгаа хөлс нь ижилхэн бүгд эрхтгш байх ёстой. Хуулийн өмнө ерөнхийлөгч ижилхэн бүх юм, жирийн ажилчин ижилхэн бүх юм. Хууль хамгийн дээр байх ёстой гэдэг бол коммунист намын гол томхог бичиг. За би яагаад ингээ коммунизмыг яриад юм гэхээр өөрөө коммунисттай биш шүү. Энэ залуучуудын тархийг угаагаад байгаа. Коммунистууд бол мангасуу. Коммунистууд бол аимшиг гэж худлаа угаагаад байгаа хүмүүсийн эсрэг. Би залуучуудаа коммунизм гэж юу юм? Социализм гэж юу юм? Коммунист намын томхог бичиг нь онол нь юу юм гэдгийг би тайлбарлаж хэлж байгаа юм. Одоо хятадд тийм шүү дээ. Тийм биз? Солонгос тийм. Кубд тийм. Европ тийм. Ерөөсөө коммунизм гэдгээ сурталчлахгүйгээр эдгээр коммунист намын яг тонхог хүчгээ барьж амьдарч байгаа. Цэцэрлэг нь үнэгүй, яашлал нь үнэгүй, дунд сургууль нь үнэгүй, их сургууль нь үнэгүй, эмнэлэг нь үнэгүй, ард өөрийнхөө ард иргэдэд. Тийм биз? Асрамжийн газар ахмад настангуудаа дээд зэргийн халамжийг үзүүлдэг. Ийм. За одоо ингээл залуучууд минималист гэж амар яриад байгаа. Минималист гэдэг чинь коммунист намын онолд байдаг. Нэг хүн нэг багштай байж болохгүй. Нэг багш олон хүнд заах ёстой. Нэг хүн нэг байшинд амьдарснаас нэг байшинд олоолаа амьдрах ёстой. Маш бага зардлаар илүү сайхан амьдрах ёстой. Энэ бол минимализм. Энэ коммунист намын гол томхог бичиг. За коммунизмыг яагаад харлуулсан бэ? Коммунизм яагаад аимшигтайгаар хүмүүс төрлөختөнд харагдаж эхэлсэн бэ? За энэ яагаад юм гэвэл яг зүгээр коммунизмоор одоо коммунист нийгмийг бүтээх гэж коммунизмыг хүн төрлөختөнд бүтээх гэж чадаарчгүй. Та нар зүгээр коммунизм л гэж яриад байгаа болохоос биш. Коммунист нийгмийг бүтээх гэж явж байгаад энэ дэглэм өөрөө нурж унсан. Энэ дэглэмийг хэн нураасан гэвэл нөгөө доллар эзэд. Дэлхийн одоо эдийн засгийг атгадаг 8 еврей гэрэл байжгаад 2-ыг залгаад 6 болсон. Одоо дэлхийн тэр долларын эзэдийн тэр еврей гэрүүлийн нэг нөхрийн нэг амар мэдээлэл байгаа шүү дээ. Нэг 10 жилийн өмнө мэдээлэл амар бүр би тэр мэдээллийг уншаад бүр ингээд чоччихсон, хэрт хийжсэн. Тэр амар мэдээлэлээс. Тэр дэлхийн долларын эзэн дэлхийн эдийн засгийг атгадаг 6 еврей гэрүүлийн нэг гишүүн юу гэж мэдэгдсэн бэ гэхээр энэ ертөнцийн бүх юм бид 6-гийн гарт байгаа. Манай 6 гэрүүлийн гарт байгаа. Би бүр тодруулж хэлье. Ихийнхээ хэвлээд байгаа ураг хүртэл бидний өмчгч хэлсэн шүү. Тэр долларын эзэн. Тэр еврей. Ихийнхээ гидсэнд байгаа ураг хүртэл бидний өмчгч хэлсэн. Аимшигт. Тэгэхээр дэлхийн долларын эзэн дэлхийг өдөрддөг. Энэ дайн, самун, хаан юу бүгдийг өдөрддөг байхгүй. Тэгэхээр хэрвээ ингээд коммунизм нийгэм өөр ингээд халтуурлаадсан байна. Дэлхийн амар олон улс Оросыг дагаа коммунизм руу орж эхэлсэн. За ингэнгүүт бид нар хүн төрөлхтний тархийг угаагаад мөнгө үйлдвэрлэдэг, мөнгө олдог гол зүйл маань энэ ардчлал гэж хиймэл зохиомл зүйл. Тэгэхээр коммунизм руу энэ хүн төрөлхтний хэтэрхий орох юм бол бид нар мөнгө угаах одоо ямар ч аргагүй болно. Хүмүүс шуналгүй болно. Хүмүүс их орондоо хайртай болно. Хүмүүс нэг нэгэндээ хайртай болно. Амар хүнлэг нийгэм байна. Зэрлэг капитализм бол араатан баггүй. Хэнийг ч хайрладаг. Тэгэхээр энэ зэрлэг капитализмаар ардчлал нэрээр бид нар мөнгө угааж аривжуулж болж байна. Дэлхийг өдөртөж болж байна. Ийм учраас коммунизмыг бид нар дэлгэрүүлэх юм бол бид нар дуусна гэдэг. Ингээ коммунизмын эсрэг асар том хүчтэй энэ тарих угаалтууд явагдаж эхэлсэн. Энэ дээр юу гай болсон бэ гэвэл одоо Сталин ч юм уу те Берия тийм Чаушеско шиг те хэн байдгийг үеийн одоо дарангуулагч нар шүү дээ Ким Ир Сен ч юм ийм хүмүүс хаан ширээнд байх гэж одоо юу хийсэн хаан ширээнд байх гэж дарангуулагч болж хувирсан байна.
яг хэлбэгд орч шиг, яг намбарын их баяр шиг, тэгээ яг оюун эрдэн шиг тийм дарангуйлагч байхыг хүсэж эхэлсэн байна. Дарангуйлагч нар төрсөн. За энэ дарангуйлагч нарын нэг хүнийг одоо дахин шүтэх гэж үздэг байлаа л да тухайн үед. Нэг хүнийг дахин шүтэх үзэл гэж. Одоо хойд Солонгост бол маш их удам судраар нь дахин шүтэж шít. Тиймэрсийнээс хоошоогоо ингээ хүүхдүүдийн тийм үү. Тэгэхээр ийм дарангуйлагч нар төрж гарсан учраас энэ дарангуйлагч нарыг символ болгоод бэлэг тэмдэг болгоод коммунист нэг юм ийм аюултай гэд сэвсэн. Ингээ хүн төрлөختөн бол коммунист нэгээс айж эхэлсэн. Гэхдээ европчууд их ухаалаг учраас коммунист дэглэмийг хүнд ч хэлэхгүйгээр маш ухаалгаар одоо гоё амьдарч чадчихна. Дань, Норвег, Швед, тийм Швейцар, Англи, тийм юу энэ Австри, Герман, Франц эдгээр яг коммунист намнаар амьдарч байгаа. Коммунист дэглэмээр амьдарч байгаа. Одоо социалист юм л дээ. Коммунизмд очихын тулд заавал социализмыг бүтээдэг. Социализм нь өөрөө коммунизм руу аваачдаг. За миний баг коммунист нийгэм хорт тавдар байгаагүй. Хорт тавдар байхдаа маш ховор. Энэ залгаадах юм. Миний багад бол одоо нарийн тиж өхнө гэж ходоодны хорт тавдар байлаа. Энэ юунаас үүсдэг байсан бэ? Гэхдээ ховор байсан л да. Хитрхийг халуун хоол иддэг. Халуун цай уудаг. Та нар одоо хөргөчнөөсөө нойтон мах гаргаад ир. Хөргөчнөөсөө нойтон мах гаргаж ирж байгаа. Дээрээс нь ботсон ус хий. Ингээ борлно. Ботсон ус ихлээр ингээ түлэгдээд ингээ ботсон ус хийсэн газраараа бараг болно шүү дээ тэр мах чинь. Яг энэ шиг монголчууд халуун хоол цайг маш их иддэг учраас халуун хоол чинь улаан хоолой гэж нь түлээд байна. Ходоодны чи амсрыг түлээд байна. Тэрх удаан түлэгдээд тэр чинь ингээ болоод байна шүү дээ. Хүүтэн мах ингээ улаан махан дээр ботсон ус ихлээр борлдог шиг дотоод ихтэн чи болох гэдэг байхгүй. Хитих халуун юм уугаад хитих халуун хоол идэх тахлаар ходоодны амсар улаан хоолой түлэгдэж байгаа. Тэр улаан хоолой авдар ходоодны хорт авдар болж ирсэн. Монголчууд ингэж л тусч ирсэн. Өөр тэр хорт авдар бол маш ховор бараг байгаагүй гэж хэлж болно. Хорт авдрыг өхөлж байгаагүй. Гэтэл өнөөдөр монголчууд хорт авдраа өхлөөрөө дэлхийд нэг номерт. Тусч байгаагаараа нэг хүн тусч байгаа үзүүлэлтээр дэлхийд нэг номерт. Улаан холооны хорт авдар, ходоодны хорт авдар, илэгний хорт авдар, савны хорт авдар ингээд бүх хорт авдраараа дэлхийд нэг номерт очсон. За тэгэхээр коммунизмыг бол муу хэлж болохгүй нэ. Одоо хүн төрлөختөн тэр чигээрээ коммунизм руу орж. Ерөөсөө хүн төрлөختний бүтээсэн хамгийн супер нийгэм бол коммунист нийгэм гэдэг Европын холбоо тэр чигээрээ коммунизмаар амьдарч байгаа шүү. Тийм учраас энийг ерөөсөө хардаад муу хэлээд ингээд байх хэрэггүй, тархиа угаалгах хэрэггүй залуучууд. Та нар 90 оноос хойш төрсөн. Би бол тэр коммунист нийгэмд амьдарч исэн байхгүй. Амьдарч исэн. Тэнд амьсгалж үзээгүй гэж чинь сохроор одоо хүний амаар коммунизмыг үзье ядч ерөөсөө болохгүй. Ер нь монголчууд ч гэсэн коммунист дэглэм рүү шилжих хэрэгтэй аажмаар. Хинж баян биш, хинж ядуу биш. Коммунист дэглэм рүү шилжчих юм бол энэ нөгөө олигарх молгорооч байхгүй болно шүү дээ. Бүгд буудуулна. Хятадууд яаж вэ? Коммунист дэглэмтэй. Хятадууд коммунист. За коммунизм тийм муу байсан бол хятад өнөөдөр дэлхийг чичрүүлж байгаа юм. Шинжлэх ухаанаараа энэ нохоод миний таних татна уу, шлага идэн үү, луунга идэн үү, энэ нэг Батбаяр хангамаа гэдэг нэг гачин золбин нохоод юу ямар хамаа байна. Энийг болох гэлнэ гэвчтэй. Энэ шижгийн стандарт харахад дургуй. Олон юм хуцалгүй хүний яриа сонсож миний юу яриад байгаа чухал болохоос биш миний таних татах чамд юусаа хамаахгүй заяа. Блок листэнд тонл байсан. Ийм өвчтөй бизнес харахад дургуй. Нэг бүдүүлэг. Битээ шаалдаа бадмаа. Үе интернетээр чинь дүүрэн боорно байна. Дүүрэн гайд секс байна интернетээр чинь. YouTube-оор дүүрэн аллах битүү цуснаж байна. Энэ гайж аллах цуснажийг чинь ямар ч хяналтгүйгээр хүүхд залуучууд үзээд
Өнөөдөр эхнээсээ ингээд нэг нэгээ төхөөрөөд юм жин зүйнийх нь гаж донтой болж эхэлж байна. Интернетээр дүүрэн хар тамхи байна. Тэгээ энэ хар тамхи аллаг, цус аллаг, гаж дон, порно, гаж секс 9 шидийн интернетээр зүгээр хүсснээрээ бай. Тэгэхэд миний тамхи татах тийм хэцүү байгаа юм биз та нар минь. Та нар одоо зүгээр ингээл бичээд үз. Ингээл бич. Ингээл гараад ирнэ заяа. Та нар хар. Ингээл гарна. Одоо энийг өстө хүссэн нь үзэн заяа. Ингээл борнонод ч ингээд бичээл гараад ирнэ заяа. Ий байхад та нар миний тамхи татахыг ярих юм уу? Ийм байхад цус таллагууд чи энүүгээр одоо яг ингээл гараад ирнэ. За энэ дээрээ анхаар. Ийм үзэж байгаа хүүхдүүдэд анхаар. Миний тамхи татдаг дээр биш заяа. Би тамхи татсан хүн гэртээ очиод эхнэр хүүхдэд зодлоо гэж сонсоогүй. Тамхи татсан хүн аваар ос хийлээ гэж сонсоогүй. Тамхи татсан хүн аллаа гэж сонсоогүй. Арх уусан хүн алдаг шүү дээ. Арх уусан л зодоо идэг шүү дээ. Арх уусан л гэртээ очиж хүчирхийлүүлдэг шүү дээ. Хар тамхи татсан хүмүүс илүү хэлээд хүний нэр хөдлөдөг юм. За ингээд хүн төрлөختөн одоо коммунизм руугаа шилжчихлээ. Коммунизмаар амьдарч байна. Дэлхийд ирж игээрээ. За хоёрт нь нүүдэлчин ах руу орж ирж байна. Суурин соёлоос цухтааж байна. Одоо ерөөсөө дэлхийд ирж игээрээ машина яг ингээд гэр болгож эхэлж байна. За дэлхий ерөөсөө ингээд тэр чигээрээ машина гэр болгож эхэлж байна. Тэгэхээр өндөр шилэн барилга өргөн зам чинь нэг газар хөдлөөл дутраал хэдэн саяар нь дараад алчихна. Тэгэхээр хүн төрлөختөө одоо хараа ингээд машина ингээд гэр болгох зэрэг. Нүүдэлчин соёл руу орж эхэлж байна. Битүүм юм машин. Хүн төрлөختөн одоо гэрний оронд машин хэрэг болж штэ. Одоо ингээд ийшээ тийшээ очиод ингээд яг нүүдэлчин амьдрал руу шилжиж байна. Тэгэхээр хүн төрлөختний эцсийн цэг нь нэгдүгээр коммунист нийгэм, хоёрдугаарт нүүдэлч яах вэ? Энэ дэлхий байгаль эхийгээ яаж хайрлах юм? Байгаль ихтэйгээ яаж шүтэлцэж амьдрах юм? Гэдгийг одоо ойлгож эхэлж байгаа. Энэ суурин соёл иргэншилтэй хүмүүс чинь байгальтайгаа ойр байх тухай ерөөсө боддоггүй байсан юм. Зөвхөн хөгжил гэдэг яваад байсан. Өндөр шилэн барилга өргөн зам гэж бодож байсан. Сүүлдээ энэ өндөр шилэн барилга өргөн зам нь энэ хөгжил гэж яриад байгаа нь мөхөл гэдгийг бүгд ойлгож эхэлсэн. Бүгд ойлгож эхэлсэн. Ингээд нүүдэлч амьдрал руу шилжиж байгалаа хайрлах тухай, мод огтлохгүй байх тухай, усаа ширгээж болохгүй тухай, байгалаа хайрлахгүй бол байгаль эргээд хаашаа гаргаад биднийг алах юм байна. Тэр чигээр нэг хөнөөх юм байна. Галуу ивүүлэх юм байна. Байгалаа бид нар хайрлах юм бол галуу ивүүлэхгүй удаан амьдарч болох юм байна гэдгийг одоо л дэлхий ойлгож байна. Гэтэл монголчууд энийг айл хэдэн 100,000 жилийн өмнө ойлгодог гэсэн. Нүүдэлчтэй. Булгийн тархин дээр очиод хувцас угаавал цаацалдаг байлаа шүү дээ. Байгалаад тэгж хайрладаг. Булгийн тархин дээр очиод хувцас угаасан хүний амийг авдаг. Хүний амьнаас илүү үнэтэй гэж байгаль ихээ шүтдэг байлаа. Их засаг хуулийн дээр байгаа шүү дээ. Байгалийн эсрэг гэмт хэргийн сүнийг яаж шийдэгдэг. Тийм биз? Тэгэхээр нүүдэлчин соёл иргэншил рүү орох юм байна. Коммунист гэлмээр амьдрах юм байна. За би яагаад ингэж нүүдэлчдийг яриад эхэлж ийм гэхээр урааныг ухахгүй байх тухай яриад байна. Монгол улс 35 жил ураанаа ухсан шүү дээ. Баялгаа ухсан шүү дээ. Алтаа ухсан, нефтээ гадагшин зарсан,
хүрэн нүүрсээ зарсан, кокс нүүрсээ зарсан, зисээ зарсан, молибдино зарсан, жоншоо зарсан, төмрөө өдрөө зарсан, мөнгөө зарсан. Ухаж болох бүх юмыг ухсан шүү дээ. Тэглээгээд Монгол орн баяжаад монголчуудын амьдрал дээшлээд хөгжөөд байгаа нь хаана байгаа. Урааныг хойш нь тавь. Урааныг ухаж болохгүй, бид нар ухуулж болохгүй. Мэдээж хизээ нэгэн цагт урааныг ухах байна. Ухвал Монгол хүмүүс боловсралтай болсон цагт. Монгол хүмүүс хүмүүжлэлтэй болсон цагт. Монгол хүмүүс хөдөлмөрч болсон цагт. Монгол хүмүүс ёс зүйтэй болсон цагт. Монгол хүмүүс үүргээ ухамсарлалтын цагт. Монгол хүмүүс хариуцлагатай болсон цагт. Монгол хүмүүс эх орондоо хайртай болсны дараа ураанаа ухах. Ухах юм зөндөө байна. Та нар ухаж сураагүйш бусад юм ухаад ид. Баяж тэхүү. Ураан ухах юм бол бид нар усгүй болно. Бид нар бүгд хатаж өгнө. Монгол улс Африк шиг цөөл болно. Ойлгосноо. Монголын ураан ухсан газар болгон мал хүн амьтны цогцоор дүүрнэ. Ийм хариуцлагагүй үед, ийм сул дорой Монгол хүмүүсийн ухамсарын төвшин шалгаар нэг урсцсан байхад. Ийм эх орондоо хайргүй байхад урааныг ухаж болохгүй. Урааныг ухахын тулд Монгол хүмүүс өөрсдөө оюун санааны үед бэлэн болсон байх ёстой. Одоо бол бэлэн болоогүй байна. За. Одоо энэ Чинбат гэдэг байгаа шүү дээ. Та нар нэг хачууртын Чинбат гэж. Тийм үү? Нөгөөх нь өсөх зоос компани захирал Чинбат. Одоо энэ соёлын сайд Ундрмын аав Улаан Чинбат. Энэ хүн зүү хараагийн ноён уулыг бол мөнгө усаар бүрдсэн шүү дээ. Та нар мэдэхгүй байна. Тэнд чулууны алт ухаад тэрэмдээд битүү мөнгө усаар угаасан шүү дээ. Одоо тэр ноён уул Улаан Чинбагийн очижсэн газар очиж шинжилгээ хийвэл битүү мөнгө ус байгаа. Энийг та нар мэдэхгүй. Би одоо нэг багцтай очиж байгаа тэр Улаан Чинбагийн очижсэн алтны уурхагаар нь очив. Багжаар нь ингэх юм бол тэнд битүү мөнгө ус байна. Тэгэхээр урааны эсрэг монголчууд нэгдэх ёстой. Урааны эсрэг тэмцээд байгаа хүмүүсийг бид нар дэмжих ёстой. Хамгийн сүүлд би цус цэвэр нэр цэвэр пэйжийг хаалгадаг өдөр би урааны тухай ярьсан. Урааны тухай яриад маргааш нь миний пэйжийг бүр устгасан. Ийм л байна. За ингээд би коммунизмыг битгий үзье. Ядаж үзэн ядмаар байгаа бол эхлээд коммунист намын тунхаг бичиг, коммунист намын онолыг уншиж байгаа. Тэгээд коммунизм ямар хүнлэг, ямар инэрэнгүү, ямар гайхалтай нийгэм бэ гэдгийг та нар ойлгоно. Тэрийгээ ч мэдхгүй сохроор үзье ядгаа бол хүү ер нь мэдхгүй юм их үзье яддаг. Мэдхгүй юмнахаа дайсан байдаг. Мэдчихэж яар. Би та нарыг юм ярихаар өмнөөс чи ичиж өгөх гэдэг. Жохон юм уншиж. Жохон юм унш. Тэгээд уншсны дараа юу ч гэж хуцаж болно. Уншаагүй ижиж энэ фэйсбүүкээс авсан мэдээллийг үнэн худлаа мэддэхгүй мэдээллийг мэдлэг гэж андуураад байна. Энэ уншиж байгаа номнуудыг үзэх үү та нар? За энүүгээр ингээд энэ номнууд. Энүүгээр ингээд миний уншиж байгаа номнууд байна. За тэр байна. Тэнд бол зүгээр битүү ном байна. Би бол ингээд номыг бол амар уншдаг юм баггүй. Тэгээд тэр номоо уншичаад тэгээд дараа нь тэндээс нэг жоох юм олж аваад тэрийгэ боловсруулад мэдлэг болгоод тэгээд ярьчих. За. Би та нарын хэн ч ирээд надтай сайхан ном хэлцэж болно шүү. Аль сэдвэр. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Ер нь бол лайв мэп бол жоохон хориг жоох идэвхтэй хийнэ. За дараагийн лайв хүртэл баяртай. Тулгаан зөвхөн шонхроод нисна. Тэрнээс гадна та нар нэвтрүүлгээ одоо дагаач. Ийм бүлэг рүүгээ орооч.
Энэ үлгэрөө ороод одоо нэвтрүүлгүүд хийгдэж эхэлсэн шүү дээ. 20,000 цаас өгөөд ор заяа. Энэ сүүлийн ихэн орсон. Энэ нөгөө нэг чинь ихэн үзчихлээ. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ нөгөө нэг тэр нарийн дөрөвний цалин өрөөгөө явуулж байсан. Тэрийг л бол манай чинь зүгээр цугул ажиллаж байгаа манай дарга зэрэг биш шүү дээ. Тэр сайн мэд. Улсууд бол нууцлж байсан л байж байна. Тэгээ та нараас бол яавч утсан илүү авна. Тэр мэдээж юм шүү. Энэ хамгийн сүүлд хий орсон. Энэ Монгол улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологийн одоо судалгааны доктор Дэлгэр Зүгт гэж нэг орсон. Маш сонирхолтой ярьцлага болсон. Харин ч Оросууд манайсаас түүхийн хэмжээгээр бүр бага хатсан юм шиг. Бид нар яагаад 168 жил Оросуудыг алж чадаж хүчрхийлснээр тэр тонож дээрэмдснээр ярихгүй хэрнээ энэ 20 жилийн хилүүлэлт. Тэр хамаа. За хамгийн сүүлд энэ хүн орсон. Тэгээ энэ залуу орсон. Энэ залуу энэ став бундаг залуу. Бидний сонс. Би өөрөө ч бол ингээд чиний найз ханаа шүү дээ. Тэр үтээр найз учраас энэ став бундаг залуу. Одоо яг энэ тасалтгүй. Эднийг юу хийж буцахгүй. Уулуурхаа, барилга, худалдаа 8 юу ч ирэхгүйгээр энэ ажлыг яг 31 жил хийсэн. Гадаад оронд яваад ч гэнэс надаас асуудал. За ингээд 9 сар гараад нэвтрүүлгийн 2 дугаар бэлтгэгдсэн байгаа. Тэгээ 20,000 цаас өгөөд ороорой заяа. За тулалдаан зөвхөн шонхроо гэсэн.